Жаахан багасаа Америк кино үзэж Америкийн нэгдсэн улсад чиглэг боловсрол эзэмшихийг хүсдэг байсан боловч яаж хэрхэн гэдгээ би ерөөсөө мэддэггүй байсан. Тухайн үед намайг өргөдөл гаргаж байх үед хүүхэд залуучуудын маань дунд Америкийн сургуулиуд хэрхэн өргөдөл гаргах тухай болон ямар шалгалтуудад яаж бэлдэж өгөх тухай, тэтгэлийг хэрхэн олох тухай мэдээлэл тун хомос байсантай холбогдуулан би өөрийнхөө туршлагаас хуваалцаж блогоо бичгээр шийдсэн юм аа. Мөн блогт очисон хоноо хэрхэн амьдарч суралцах тухайгаа бусдаагаа хуваалцаж нийтлэл гаргадаг байсан. Би Америкт суралцах мэдээллийг хамгийн анх Цэнгүү ахын блогоос уншиж байсан. Яг тухайн үед Америкт сурах хүсэл эрмэлз надад байсан хэдий ч яг яаж суралцах вэ? Тэтгэлгээ хэрхэн олж авдгийг бол аль сургууль яаж суралцах гэх мэдээллүүд маш хомос байсан. Харин үүний дараагаар тэгээ шалгалтандаа бэлдээ шалгалтаа өгөөд сургуультай тэнцчээд хамгийн ихний гайхаж ирсэн зүйлүүдийн маань нэг нь яг манай сургуульд магадгүй Америкт ер нь Монгол оюутны холбоо гэж байдаг болов уу? Хэр олон Монгол оюутнууд бас суралцдаг бол тэднээс зүйл асуух байсан, туршлага хуваалцах байсан гэдэг үүднээс сонирхож эхэлсэн. Тэгээд яг үгээс бас ингээд хараад үзэхэд бол манай сургууль би хамгийн анхны Монгол оюутан баас таарж исэн. Бусад олон сургуулиудад болохоор Монгол оюутнууд эсэж чадсан оюутнууд байна. Өөртөө баг хамгийн анхны эсвэл хамгийн анхны оюутнуудын нэг болж очиж исэн л доо. Тэр ч утгаараа гэх юм уу болохоор яг Америк дахь Монгол оюутны холбоо яг зүүн эргийн тухайн сургуулиуд дээр бол байгуулагдаж хараах хамжаагүй байсан. Тэгэхээр очиод би найзуудтайгаа нийлээд бас бусад Монгол оюутнуудын хооронд холбох, бусад бас Монгол оюутнуудаа туслах, туршлагаа хуваалцах гэдэг үүднээс Америк дахь Монгол оюутны холбоог хамгийн анх найзуудтайгаа одоо нийлээд Монгол оюутнуудтайгаа нийлэн одоо үүсгэн байгуулж байсан. Үүний дараагаар Америк дахь Монгол оюутны холбоо минь хамгийн ихний үйл ажиллагаа болгож 2012 оны өвөл ерөнхий боловсролын 11 сургуулиуд дээр Америкт хэрхэн суралцах вэ? Хэрхэн тэтгэлэг хүсэх вэ гэх мэдээллүүдийг базаж 750 орчим хүүхдэд тус илтгэлийг хүргэсэн байгаа. Тэгээд тухайн үед одоо яг Америкт суралцах яг шалгалтаа бэлдээд өргөдлөө өгж байгаа хавцад болохоор яг тэр бүх мэдээллийг ингэж нэгтгэж батсан. Яг монгол хэл дээр бол тийм мэдээлэл бол байгаагүй, маш хомос байсан. Тэгэхээр яг тэр үед ч гэсэн би бас бодож исэн яг энэ бүх мэдээллийг батсан өдөрлөгч юм уу эсвэл ямар нэгэн хөтөлбөр хийвэл ямар вэ гэж. Тэгэхээр магадгүй энэ хөтөлбөр болохоор цаашдаа бас илүү олон монгол оюутан сурагчдад Америкт туслах бас нэгэн тусалцаа байх болов уу гэдэг үүднээс энэ хөтөлбөрийг тухайн үед санаачилж ирсэн юм аа. Манай холбоо маань анх Америк дахь Монголын шилдэг оюутан төгсөгчдийг хамтдагах тэдний нэгдсэн сүлжээг мэдээллийн санг бий болгох нэгдсэн тийм санаанд байгуулагдаж байсан. Байгуулагдсанаас хойш 6 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хугацаанд Америкийн шилтэгдээд сургуулиудад бакалавр болон магистр, докторийн зэрэг суралцдаг нийт 80 гаруй гишүүдийг нэмэлтэлсэн байна. Тэгээд бидний зорилго бол Монгол улс болон олон улсад боловсрол, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаа болон сайн санааны үйл ажиллагаануудыг зохион байгуулах тийм зорилготой байгаа юм. Манай холбооны маань бүх оюутан залуус маань эх орно гэсэн сэтгэлтэй боловсралтай залуус байдаг. Тэгээ бид анх энэ 2012 оны хавар Бостон хотод анхны альбом бос уулзалтаа зохион байгуулсан. Тэгээд энэ уулзалтаар Америкт суралцдаг оюутнууд маань хүрэлцэн ирж сайхан болж өндөрлсөн байгаа. Тэгээд бид энэ намар албан ёсны уулзалтаа зохион байгуулахаар төлөвлөд байгаа. Тэгээд энэ Америк дахь Монгол оюутны холбооны маань гишүүдийн тоо цаашид улам илүү их өргөжих байхаа гэдэгт итгэлтэй байна. Анх миний би 9-р анги хобби дунд сургуульд байхдаа Харвард их сургууль байх тухай их сургуулийн талаар ямар ч бодол байсангүй. Тэр үед манай сургуулийн хуучин багшийн зааварчилгаагаар бид нар SAT-гийн шалгалт ямар байдгийг, яаж өргөдлөө өгөх ёстой юм, яаж аппликейшнээсээ зөв бичих ёстой юм гэж янз янзын мэдээлэл олж авч манай сургуулийн дээдлийн ангийн сурагч ба одоогоор Амоохын өдөртөх зөвлөлийн гишүүний нэг Улаанбаатар бэлгүүнд Харвард эсэж орж чадсан юм. Үүний дараа ирэх зунанд би зунжингаа номоо захиалаад SAT-ний шалгалтаа бэлдээд SAT 2 шалгалтаа бэлдээд зунжингаа бэлдсийн дараа шалгалтаа гайгүй хөмшөг өгөөд 1 сарын 1-нд гэхэд бүх аппликейшнээ бүгдөө явуулж сурсан юм аа. Түүний дараа би явах хөтэ би нэг 3 сар тэгсэн ядан хариугаа хүлээж чадсан учраас миний одоо мөрөөдлийн сурвалж гэх Харвардын сурвалж бол 3 сарын 31-нд хариугаа гаргах болохоор 3 сар хүлээх хэрэгтэй байсан. Тэгээд энэ 3 сараар хариугаа тэгсэн ядан хүлээгээд 3 сарын 31-ний өглөө ядаж яхад манай гэрийн интернет тасраад би бас жоохон сандраад уцнаасаа нэгээр имэйлийн хүлээн авах болцоотой болсноо. Тэгээд уцаа шалгаж байхад шалгаад 3 цаг хүлээсэн, хариу нэрэхгүй байсан. Дахиад 1 цаг хүлээсэн, хариу нэрэхгүй байлаа, сандарлаа. Дотроо жоохон өөртөө гомдлоо. Тэгээд цэц имэйлээр тэгэл танд баяр хүргэе гэж нэг имэйл ирсэн чинь би уцаа шидээд ээж ахыг онцлогны өрөөлөө тэрвэрээд дүүгээ сэрэн үнсээд маш их баярсан да.
Тэгээд үүний эцэтгэлгээд амаах байтугай зөвхөн бусад бүх улс орнуудын оюутнууд сурлагын өндөр амжилт хүсэж их орондоо сайн үйлс бүтээгээр гэж шүүрэмээр байна. Анх одоо Америкт суралцж байгаа монгол оюутнуудыг нэгтгэж туршлага мэдээлэл хуваалцах тийм боломж бий болгох холбоо бий болгоё гэсэн санааг анх сонсоод их сонирхож байсан. Тэгээд тооцоолгын санаанд хэрэгжиж амаах маань би байгуулагдаж байсан. Амаахын үйл ажиллагаа нь одоогор суралцж байгаа оюутнуудад зориулагдсанаас гадна бас Америкийн шилдэг их дээд сургуулиудад орж суралцах хүсэл тийм мөрөөдөлтэй дүүнертэй одоо туслах зорилготой. Тухайлбал энэ зун амаах маань Best of-тэй хамтарч BOP буюу Best University Opportunity Program гэсэн одоо ийм цогц сургалтад явуулж байгаа. Энэхүү сургалт маань ихтэй сургуулиудад ороход шаардлагатай байдаг шалгалтуудад бэлтгэхээс гадна бас сургуулаа хэрхэн сонгох вэ? Өргөдлөө хэрхэн зөв бүглэх вэ? Цаг хугацаагаа яаж төлөвлөх вэ? Гэх мэтчлэн олон асуултуудад зөвлөгөө өгч туслахаар онцлог юм аа. Тус удирдлагын хүрээнд Америкт суралцах бүх мэдээллийг багцлж нэг өдрийн 2 3 цагийн турш хүргэхээс гадна Америк дахь Монгол оюутны холбооны гишүүн оюутнууд өөрсдийнхөө сургуулиудыг бас танилцуулахаар их онцлог болж байгаа. Тэгэхээр хэрвээ та яг Америкт суралцах яаж суралцдаг болоо ямар мэдээллийг хаанаас олж авах вэ гэж гайхаж байгаа бол магадгүй яг над шиг гайхаж байгаа бол энэ өдөрлөг бас их тус болох байгаа гэж холбооны зүгээс их найдаж байгаа. Түүнээс гадна тус өдөрлөг дээр 4 илтгэл тавигдана. Тэгэхээр тус илтгэлүүдийг болохоор Америк дахь Монгол оюутны холбооны гишүүд маань өөрсдөө тавина. Тэгэхээр тухайн уулзалт өдөрлөг дээр ирээд та сонирхсан асуултуудаа болон тухайн сургуульд яаж эсэх үү гэдэг яг өөрийн асуултуудыг асуух бүр боломжтой гэсэн. Тус өдөрлөг маань 6 сарын 16-нд Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны А заал буюу урлаг зааланд 3 цагийн турш болж өрнөх юм аа. Өнгөрсөн жил бидний 5 найзууд маань яг шалгалтаа өгөөд Америкийн их сургуульд тэнцээд явах болтгоосон байсан. Тэгээ бид хоорондоо яаж байхад бус тэнцэн хүмүүстэй самаа яаж үзэхэд хэрхэн энэ мэдээлэл олж авсан бэ гэдэг талаар ажиллаад байхад бүгд одоо энэ тэндээс таньдаг хүмүүсээс танилуудаасаа найзаасаа ч юм уу эсвэл хүүхдүүдийн блогийг уншсан байсан. Энэ олон тарсан одоо мэдээллүүдийг нэгтгээд нэг доор системтэйгээр хэрхэн одоо олон хүнд хүргэх вэ гэдэг санаан дээрээс манай энэ BOP гэдэг хөтөлбөр маань анх үүссэн юм аа. Тэгээд өнгөрсөн жилийн 12 сард бол манай найзууд болон зүүн үеийн шилдэг ихтэй сургуулийн Монгол оюутнууд маань нийлж байгаад Америкт Монгол оюутны холбоог анх байгуулсан. Тэгээд энэ жилийн хөтөлбөрийг бол биднээс хамаарх байг уламт хэлэн Америкийн Монгол оюут амаахтайгаа нийлээд Best of-тэй хамтран BOP хөтөлбөрийг 2 дахь жилээр зохион байгуулж байна. Тэгээд манайд энэ BOP хөтөлбөрийн хүрээнд нийт 9 сургалтыг явуулна. SAT болон SAT-ийн subject test нь бол math, physics, хим, тэгээд дээрээс нь TOEFL, IBT, pre-TOEFL гэсэн сургалтууд явах гэж байгаа. Энэ жил бол бидний зорилго бол өнгөрсөн жилийнхаас өшөө олон хүнд хүргэж өшөө олон монгол залуучуудыг эх жил Америкийн нэгдсэн улсын шилдэг ихтэй сургуульд орох замыг нээх гэсэн зорилготойгоор одоо энэ хөтөлбөр маань явуулж байна. Би анх Best University Opportunity Program болон Америк дахь Монгол оюутны холбооны гишүүдийн туршлагаас Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй шилдэг ихтэй сургуулиуд хэрхэн хэлсэн орох, өргөдлөө бэлдэж, хэрхэн бэлдэж явуулах, тэтгэлэгтэйгээр хэрхэн суралцах тухай мэдээллүүдийг олж авсан. Тэгээд би ч гэсэн өөрөө ингээд ажиллаад бэлдвэл нөхсөн сургуульд орох боломж байгаа юм байна гэдэг итгэл найдвар урам зориг төрж байсан. Тэгээд нодон жилээс эхлээд SAT шалгалтууд болон өргөдлөө бэлдэж явуулах үйл явцад бэлдсэн. Тэгэхээр энэ жил хариугаа хүлээж аваад яг 3 сарын 14-нд бол яг миний битүүхэндээ зорж исэн сургууль болох дэлхийд инженер технологийн салбартаа тэргүүлэгч MIT буюу Massachusetts технологийн институтын хариу ирсэн. Дотроо ингээ битүүхэндээ яг MIT-г л тэнцэжсэн гэж зорж исэн болохоор их сандарч исэн. Тэгээ хариугаа хүлээж чадахгүй бүр 2 сар компьютерийнхаа урд тэгэхээр дэлгэцээштэй сууж исэн. Тэгэл за яхав шалгаад үзчихээ одоо дахиад зөндөө олон сургууль байгаа гэд тэгэл зориглоо шалгасан чинь яг тэнцэн гэсэн хариу гараад тэгэхэд бүр итгэж чадахгүй байсан. Тэгээ бүр тэр хуудсыг бүр дахин уншаад миний яг үнэн үү гэхэд бүр тэр үгээ бүр аягүй олон уншижсэн. Би энэ том сургуульд тэнцэндээ бол маш их баяртай байна. Одоо бас 1 жилийн өмнө яг их монгол хүүхдүүдийн адил одоо яаж Америкийн ихтэй сургуулиудад суралцж болох уу, яаж аплайдах уу, яаж шалгалтандаа бэлдэх үү зэрэг асуултууд ерөөсөө тийм ойлголтгүй байсан. Тэгээд өнгөрсөн зууны BOP хөтөлбөрийн өдөрлөгтөр очиж одоо тэнцсэн хүүхдүүдийг хараад маш их урам зориг авч исэн. Тэгээд 6 сарын маш үр дүнтэй бэлтгэлийн
ачаар Пенсильвани их сургуульд тэнцэж чадсан байгаа. Монгол залуус бид Америк нэгдсэн улсад хүссэн Их дээд Сургуультай Оюуныхаа хүчээр тэтгэлэгтэйгээр Суралццгаая.